Сайн байцгаана уу? Өнөөдөр бүх дэлхийн анхаарлын төвд байгаа Парисын зуны олимпийн талаар зарим нэгэн сонирхолтой фактуудыг бэлдлээ. Аль болох түгээмэл хүн бүрийн мэддэг мэдээллээс зайлсхийхийг хичээлээ. За шууд фактууд руугаа оръё. Зуны олимпийн наадмын түүхэнд нэг ч олимп алгасаж үзээгүй ердөө 5 улс л байдаг юм байна. Тэдгээр улсууд нь Грек, Австрали, Франц, Их Британи, Швейцар юм байна. Үүн дотроос Их Британи улс нь олимпийн наадмын түүхэнд нэг ч олимп алгасалгүй алтан медаль хүртэж байжээ. 1912 оны олимпийн наадмыг хүртэл алтан медалийг цэвэр алтаар хийдэг байсан юм байна. Улмаар алтны ханш өсөх, зохион байгуулалтын зардал нэмэгдэх зэрэг эдийн засгийн эрсдэл гарч байсан тул наадмын дүрмдээ тусгаж медалийг алтаар зөвхөн бүрдэг болжээ. Өвлийн олимпийн наадам үүсэж зохион байгуулагдах хүртэл уран гулгалтын тэмцээн нь зуны олимпийн наадамд багтдаг байсан юм байна. 1908 болон 1920 оны зуны олимпийн наадамд уран гулгалтын төрөл багтсан байдаг. Онцлогтой шуугиантай эхэлсэн Парисын олимп руу орцгоё. Зуны 33 дахь олимпийн наадмын гол зохион байгуулагч хот нь Парис хот боловч Францын бусад 16 хотод олимпийн наадмын зарим арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Үүнээс далайн серфингийн тэмцээн нь Францын мэдлэлд байх Номхон далайн Полинезийн засаг захиргааны төв Таити арал дээр зохион байгуулагдах юм. Энэ нь Парис хотоос 15,000 км зайд буюу хамгийн хол зохион байгуулагдах медалийн төлөөх тэмцээн болж түүхэнд үлдэж байгаа юм байна. Парисын олимпийн наадмын эрхээ авсан серфингийн тамирчид дэлхийн хагасыг туулж тэмцээнд оролцсноо гэсэн үг. Нэгсэндээ тамирчид Европ төвд олимпийн нээлт хаалтанд оролцож, харин Зүүн Өмнөд Аз, Австрали номхон далайн бүсэд тэмцээнд оролцох нэ. Энэ жилийн Парисын олимпиад хип-хоп соёлоос улбаатай хотын спорт болох брейк дансинг албан ёсоор багтсан байна. Брейк бүжгийн тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрөл зохион явуулна. 1970-ад оноос Нью-Йорк хотын Бронкс гудамжнаас үүссэн гэгддэг энэхүү бүжиг нь анх удаа спортын төрөлд ангилагдсан 2018 оны Буэнос Айресын залуучуудын олимпийн наадамд багтаж байсан юм байна. Дэлхийд даяар 30 гаруй сая хүмүүс уг бүжгийн спортоор хичээллэж байна. За дараагийн нэг онцлог бол анх удаа олон нийт олимпиад оролцох боломжтой болсон байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр олимпийн марафон гүйлтийн үеэр олон нийт тамирчидтай хамт гүйж болох юм байна. Энэхүү арга хэмжээнд ойролцоогоор 35,000 гаруй тамирчин биш энгийн хүмүүс сонирхлоороо гүйж оролцохоор бүртгүүлжээ. За энэ жилийн бас нэг онцлог олимпийн сонин гэвэл ногоон олимп гэсэн үрээ. Тэмцээнд оролцож байгаа тамирчдын хотхонд нэг ч агааржуулагч байхгүй юм байна. Харин тамирчдын хотхон өрөөнүүдийг газрын гүний усыг татдаг хөргөлтийн системээр томоглож, өрөөний цонхнуудыг нарны шууд тусгал баг тусдаг байхаар тохиолжээ. Бас ор тавилгуудыг дахин боловсруулж гаргаж авсан материалуудаар хийсэн юм байна. Жишээ нь энэ орыг картон цасаар хийсэн байна. Зохион байгуулагчид энэ удаагийн олимп, паралимпийн наадмаар нүүрс төрөгчийн хийн ялгарлыг 158 сая тонн хүртэл хязгаарлахаар төлөвлөсөн. Энэ нь түүхэн дэх хамгийн ногоон олимп байх болно гэж францчууд үзэж байна. Өмнөх Токиогийн олимпийн наадмаар 273 сая тонн нүүрс төрөгчийн хий ялгаруулсан гэдэг тооцоо байдаг юм байна. Парис 2024 олимпиос эхлэн тэмцээнд оролцогчдын хүйсийн ялгааг тэнцвэржүүлэх томоохон арга хэмжээ авч байгаа бөгөөд олимпиад өрсөлдөж байгаа нийт 10,500 тамирчдын 50% нь эрэгтэй, үлдсэн 50% нь эмэгтэй оролцогчид байх нэ. Ийхүү олимпиад оролцож байгаа нийт баг тамирчдын 50% нь эмэгтэйчүүдээс бүрдэж байгаа үед Францын засгийн газрын зүгээс тухайн орныг төлөөлөн оролцох эмэгтэй тамирчдаа хижаб өмсгийг хориглох шийдвэр гаргасан юм байна. За энэ нь бол бас нэлээд хил ам татлаад байгаа юм байна. Олимпийн тэмцээнд оролцож байгаа тамирчдынхаа тоогоор Америкийн нэгдсэн улс үргэлж тэргүүлж ирсэн байдаг. Энэ жил гэхэд 593 тамирчин өрсөлдөхөөр ирсэн бол 2 дугаарт Франц улсаас 573 тамирчин, Австрали улсаас
460 тамирчин Олимпиад оролцож байгаа юм байна. Олимп эхлэхээс өмнөх байдлаар Америкийн нэгдсэн улс зуны Олимпиос хамгийн их буюу нийт 1061 алтан медаль авснараа бүх цаг үеийн номер 1-т жагсдаг бол харин Монгол улс маань өнөөдрийн байдлаар жудо бөхөөр мөнгөн медаль авсныг оруулаад тухайн улсын хүн амын тоонд медалийн тоог нь хувааж үтсэн жагсаалтаар бол номер 1-т орж байна. Баяр хүргэе. За мэдээж тамирчдын Олимпийн ёслолын хувцаараа бол Монгол улс маань аль хэдийн алтан медаль өгдөг бол авсан байгаа гэдгийг хинч марахгүй. Эцэст нь хальт дурсахад Олимпийн наадмын лого нь надад лав Америкийн R&B, hip hop, soul дуучин од Mary J. Blige-тэй адилхан харагдсан. Subscribe, like, share дарахаа битгий мартаарай. Түр баяртай.